та бүгдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Чөлөөд ардчилсан гэж яригдаад байгаа энэ хэвлэл мэдээлэл маань Монголд бас тийм амархан төлөвшөөгүй л дээ. Бас л нэлээд юм үзсэн, харсан гэдгийг та нар бүгдээрээ мэдж байгаа. Тухайн үедээ ард иргэдээ талхаар тасалчихгүй бай гэж бодож байсан засгийн газрууд бол ард иргэдээ сонингоор нь тасалчихгүй байх юмсан. Ямар ч болсон аргаа ядлаа гэхэд сонингийн нэг цаг тухайд нь гаргах юмсан гэдэг үеийн Монголын ерөнхий сайд нар хэдэн байгаа валютын нөөцнөөсөө мөнгө гаргаад урагш хойш нь хүн явуулж цаас авцруулж сонин хэвлэж гаргаж ясныг бол та нар бүгдээрээ санаж байгаа бах. Тэгэхээр тэр чөлөөд ардчилсан одоо энэ хэвлэл гэдэг маань материаллык базгүй бол явахгүй л дээ. Хичнээн мянган сайхан сонин, хичнээн мянган сайхан сэтгүүлч нар байгаад тэрийг хэвлэх цаас байхгүй бол үнэхээр болдгоо л байсан. Тэгээ тэр асуудлыг шийдэх, тэр нэг материаллык базыг бэхжүүлэхэд бол бас бид нар хувь нэмрээ оруулж би бас хувь хүнийхээ хувьд тодорхой алба хашчээсэн хүнийхээ хувьд энд шийдвэр гаргаж оролцож байсандаа их баяртай байд юм аа. Тэгээ энийг бас санаж энэ арга хэмжээнд өрсөн та бүгдэд талархаж байгаагаа нэгдүгээрт илэрхийлье гэж бодсон юм. Хоёрдугаарт нь бол бас нэг сони юм сая ажиглаад би дотроо бодоо сууж илаа. Ер нь бас нилээдгүй хөрөнгө цугласан байсан. Нилээдгүй хөрөнгө цугласан байсан. Тэгээ тэр хөрөнгийг жоохон хүнд өгөх вэ гэж. Хин нэгэн хүн хувьдаа авчих вэ? Хэсэг бүлэг хүмүүс хамаатан саднараа хурж ирээд эзлээд авчих юм уу яах юм? Эсвэл үнэхээр нийгмийн төлөө үйлчлдэг, нийгэмд нэг одоо бас нэг ач тусаа өгөөд явдаг тийм хэлбэр рүү н оруулж чадахгүй юу гэдэг асуудалтай тулгарч байгаа. Тухайн үедээ бид нар ярьж байгаа төрийн бус байгууллагын хэлбэрээр энийг зохион байгуулж өхөн зүйтэй юм а гэж үзсэн юм байна. Тэгээ одоо өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарыг аваад үзвэл олон нийтийн гэж нэрлэгдээд байгаа боловч үндсэндээ төрийн хяналтын дотор байгаа нэг тийм хэсэг мэдээллийн хэрэгсэл байна. За тэгээд хувь хүний өөрийнх нь карманы мэдээллийн хэрэгсэл байна. Үндсэндээ тийм хоёр төрөл байна. Тэгээд тэрний дунд нь бас нэг ийм одоо хэвлэлийн хүрээлэн гэдэг нэг ийм төрийн бус байгууллагын хэлбэрээр олон нийгэмд үйлчлээд явж байгаа ийм байгууллага үүсээд үйл ажиллагаагаа явуулж байгаад нь бол би сэтгэл тун хангалуун байна гэдгийг энд зөвхөн тэмдэглэж хэлье гэж утсан юм аа. За тэгээд бас нэг зүйлийг одоо хэлэх ёстой байх. 20 жил гэдэг бол үнэхээр их том хугацаа, ихч зүйл амжуулсан байна, их чим хийсэн байна. Гэхдээ энэ бол дөнгөж эхэлнэ гэж би ойлгож байгаа. Жинхэнэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань орчин цагийнхаа эрэлт хэрэгцээг хангаад хөл нийлээд явах тэр шаардлагыг хангахын тулд манай хэвлэлийн байгууллагууд, манай хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл бол чанарын шин шатанд гарах ёстой маа. Энийг бол та нар бас бодож ойрын 20 жилдээ ажиллана үздэй гэж бодож байна. Дараагийн 20 жилдээ бид нар энэ асуудлаа шийдчихсэн шүү. Хамгийн орчин цагийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хамгийн ардчилсан, хамгийн чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголд байгаа шүү гэд ингээд тайлагнаад сууж явах болтугай гэж өрөөгөөд дахин сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа.